Орон төрийн хүмүүжтэй тим нэлбизтэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Бидний энэ удаагийн нээлттэй хүн болон та бүхэнд хүрэх гэж байна. Тэгэхээр бид энэ удаад улсын их хурлын гишүүн Ин Хамглан уран олцож байна. Тэгэхээр бидний хөтөлбөрийг хүлээж авч нэвтрүүлэлт маань орцож байгаа танд баярлалаа. Та бүдгийн өрөөний хамраа модон айлтгая. Тэгэхээр мэдээж энэ удаагийн хаврын чуулган зарлаглаа. Энэ парламентын хамгийн отгон чуулган их хуваас хурлаж байна. Тэгэхээр одоо сар хүрэхгүй хугацааны дараа ирэхэд улсын их хурлын сонгуул болгож байна 2 сарын дараа. Тэгэхээр хоёулаа бас энэ асуудлыг ярилцахаас өмнө ерөнхийдөө энэ парламентын ямар үр дүнтэй ажил ба өмнөх парламентаас илүүтэй энэ парламент юу чиглэсэн, ямар шийдвэрлэлүүдээ гаргасан, ерөнхийдөө гарч байгаа хууль тогтоомжуудын амьдралд хэд нийцсэн ийм хууль тогтоомжуудыг баталсан гэж үзэж байна. Эндээс соёл ярьсан. За тэгэхээр би улсын их хурлын гишүүнээр анх удаа сонгогдож 4 жил ажиллалаа. Бүсгэл аймгаас сонгогдсон бүгдээрээ мэдэх байх тийм ээ. За тэгээд энэ удаагийн улсын их хурлын чуулган бас улс орны хэмжээнд чухал тулгамджсэн олон одоо хууль тогтоомжуудыг баталсан нэг юм онцлогтой их хурд боллоо гэж ойлгож байгаа. За хоёрдугаарт нь бол бас мэдээж шүүмжилттэй хандах зүйлүүд бий. Юу шүүмжилттэй хандах вэ гэхээр нийт энэ удаагийн улсын их хурлын чуулганы чуулгах ёстой, хуралдах ёстой хугацааны бараг үндсэндээ 40% нь одоо засгийн газрыг огцруулсан, сайд нарын огцруулсан, сайд нарыг томилсон гэсэн юм сандал ширээний асуудал яриад нийт цагийнхаа одоо 40%-ийг зарчлаа гэсэн энэ бол их тийм харамсалтай статистик тоо гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уг нь бол тэр энэ цагийнхаа 40%-ийг яг улс орны өмнө толгомж байгаа ард иргэдийнхээ өмнө шийдэх ёстой асуудлууд хүлээгдэж байгаа, шилээ дараад хүлээгдэж байгаа одоо олон хуулиуд байж байгаа шүү дээ. Ард иргэдийн маань хүлээж байгаа хуулиуд байж байгаа. Бизнесийн орчин сайжруулах, эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих ийм хуулиуд одоо гарсан бол их чухал байх ёстой байсан юм а гэж бодож байна. Тэгээд миний яг хүсч хүлээж байсан юм бол би одоо энэ Монгол улс нэг эдийн засгийн хямрал нь өөрөө энэ засаглалын хямрал нь эдийн засгийн хямралыг дагуулад байна. Одоо нэг засгийн газрыг нөгөө засгийн газар солиод ямар ч хэрэг алга тийм ээ. Нэг намыг нөгөө намаар солиод хэрэг алга. Тэгэхээр хамгийн гол нь тогтолцооны өөрчлөлтүүд хийх хэрэгтэй юм байна гэж бид нэр ярьж байгаа тийм. Тэр энэ тогтолцооны өөрчлөлтийг шаардсан энэ үндс хуулийнхаа нэгдүгээрт өөрчлөлтийг хийх. За хоёрдугаарт нь бол улс төрийн намын хуулиа өөрчлөөд одоо ингээ Монгол улсыг нэг улс төрчсөн, талдсан энэ байдлаас нь гаргах нэг юм улс төрийн эрг зориг бид нар гаргах хэрэгтэй байсан. Тэрийгэ гаргаж чадсангүй. За гуравдугаарт нь бол энэ төрийн албаны тухай хууль гэж энэ хуулийг бид нэр одоо яг хилцэж эхэлж байна. Тэгээд энэ улсын хурлын чуулганы бүрэн эрхийн хугацаанд бол би энийг батлах ёстой гэсэн ойлголт. Энэ хурлал заавалчгүй батлах ёстой. Тэрнээс биш одоо засгийн газар солигдох бүхэнд ингэ төрийн албан хаагчид бараг 30-40 мянгаар халагддаг, солигддог ийм нөхцөл байдал байх юм бол улс орн бол цааш маш их докторгүй байдал руу орох юм байна гэж. Тэгээ хавар улсын хурлын чуулган дээр манай төрийн албаны зөвлөлийн дарга маань маш их ноцтой мэдээлэл хийсэн шүү дээ. Ямар ноцтой мэдээлэл хийсэн гэхээр энэ төрийн албаны докторгүйжүүлэлт болвол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж. Тэгэхээр одоо бид нар зайлшгүй энэ төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ойлгож байна. За хамгийн нэг зүйлийг онцлж хэлхийг хүсэж байна. За энэ бол Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал гэж 2030 он хүртэлх Монгол улсыг бид нар яаж хөгжүүлэх вэ? Жил бүхэн Монгол улс эдийн засгийн ямар өсөлттэй байх юм? Монгол хүний дундаж амьдрал 2030 он гэхэд бусад улсуудтай харьцуулахад бид нар энэ ямархуу хөгжилтэй, ямархуу өрхийн орлоготой, ямархуу боловсралтай, ямархуу эрүүл мэндийн болон боловсролын тогтолцоотой улс орн байх вэ гэдэг энэ маш чухал бичих баримтуудыг улсын их хурл баталцууг гарсан. Энийг би бол энэ удаагийн 2012 оноос 16 оны одоо улсын их хурлын сонгуулийн хамгийн чухал хийсэн ажлын нэг гэж энийг бодож байна. Тэгэхээр мэдээж энэ хугацаанд за яригдж байсан хууль тогтоомжууд за мэдээж тухайн үедээс гарч ирлээс одоо яг тэр статистик судалгаагаар ихэд албан тушаал санал суудлын төлөөх шийдвэрүүдийг төлөхөдөө явлаа. Бүр ээжлбус чуулганы хүртлийн нэг ингэж толон хуралж хилцчихсэн гэдэг ийм асуудал гарсан. Тэгээ эдгээр асуудалтай холбоотой сая хаврын чуулганы хугацаа энэ удаагийн чуулганы хугацаанд ерөнхийдөө улсын хурлах Монгол Ардын намын бүлгээс улсын хурлын дарагт хандан шаардлага хөрвүүлж байсан. Өөрийн хүслээр огцрох гэдэг. Ерөнхийдөө тэрхүү шаардлагууд бол ерөнхийдөө намаар талзаж ялгуулсан ерөнхийдөө бас улсын хурлын гишүүдийн үйлдэл бодлыг бас олон нийтэд хүрэхгүй микрофоны хаад гэж тийм ийм асуудлыг тавьж байсан. Ерөнхийдөө их хурлын даргатай холбоотой энэ асуудлыг хувь гишүүний хувьд бас танхимын гишүүний хувьд ямар байр суурь вэ? Өнгөрсөн 4 жил Монгол улс парламентын арчил байсангүй. Тэгээд парламентын засаглал одоо энэ парламентын үндэсний зөвшөөрлөл гэдэг бол жинхэнэ утгаараа явж чадсангүй бол би харамсаж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас л нөгөө тогтолцооны одоо юм гажигийн асуудал болж байгаа байхгүй. Улсын хурл гэдэг бол бид нар парламентын засаглалтай улс. За ингээд яг энэ жинхэнэ утгаараа Монгол улс бол энэ үндэсний зөвшөөрлөл гэдэг бол энэ парламент дээр явж явах хэрэгтэй юм байна. Ер нь парламентын одоо засаглалтай бус улсуудын жишг туршлагууд нь юм байгаа байхгүй. Гэтэл бид нар харамсалтай нь одоо 2012-оос 16 онд өмнө хүрсэн амжилтаасаа одоо ухарсан байхгүй.
Өмнө хүрэхэд бол өмнө хүрсэн амжилтаасаа би яагаад ухарсан бэ гэхээр өмнө одоо улсын их хурлын дарга нар бол аль болохоор улсын их хурлд байгаа улс төрийн намуудтай дандаа зөвшөлдсөж одоо улс орны томоохон бичиг баримтуудыг баталгахад жил бүхэн улсын төсвийг баталгахад гэдэг юм уу тэгээ одоо шинэ хөгжлийн хөтөлбөр гэдэг юм ийм томоохон хөтөлбөрүүдийг баталгахад дандаа улс төрийн намуудынхаа санаа оноог сонсдог юм байсан. Гэтэл харамсалтай нь бол 2012-оос 16 оны парламент бол нэг намын дарангуйлал нэг хүний дарангуйлал тогтсон ийм л парламент болцлоо гэж би харж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол энэ парламентын засаглалтай улсад бол энэ улсын их хурлын дарга нь одоо намын харьяалаасаа татгалздаг юм байна. Ийм л тогтолцоо байдаг юм. Гэтэл өнөөдөр манай жишээлбэл Англи байна, тийм ээ. Одоо Япон байна. Ер нь бол парламентын засаглалтай бидний нэг хөгжих гээд байгаа, дуурайх гээд байгаа тэр улсуудын чинь парламентын засаглал нь ийм чиглэл рүү явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг энэ парламентын дарга нь намын харьяалдаасаа татгалзах энэ хуулийг л бид нар цаг алдлаар өргөн барих хэрэгтэй. Бид монголчуудын хамгийн нэг харамсалтай зүйл бол бид нар энэ сургамж алдаанаасаа сургамж авахгүй байгаа гэдэл дахиад нэг алдаагаа дахин давтаад байгаа л асуудлын гол байгаа байхгүй. Тэгэхээр дахиж 2016-аас 2020 оны парламент дахиад нэг энэ алдааг дахиад давтах үедээ гэдэг энэ алдааг бид нар засалруулах хэрэгтэй гэж би ойлгож байгаа. За мэдээж бас улс төрийн үйл явцыг бол та тэр эхлүүлэх бас үзэгч хүмүүс Монголын ард хүмүүс бас харсан. Ерөнхийдөө ямар шийдвэрүүд яаж хэрэгжиж байгаатай холбоотой. Тэгэхээр өнөөдөр мэдээж та тэрийн гол ярих асуудал Монгол Улсын эдийн засгийн асуудал. Өнөөдөр эдийн засаг Монгол Улсын эдийн засаг ямар төвшөнд өнө иргэдийн худалдааны хүчээр ямар хэмжээнд өнө гэдэг олон асуудлууд гарч байна л. За мэдээж Монгол Улсын нэн төрийн тавигдах ёстой одоо 2017 оноос хойш Монгол Улсын эдийн засгууд нэлээд дарамт төвчрүүлэх одоо томоохон хэмжээний бондуудын санхүүжилтийг эргүүлээд хийнэ гэсэн ийм асуудлууд байгаа. Тэгэхээр бондтой холбоотой бас өргөжлөлөөд бас олон нийтийн анхаарлыг нэг хэсэгт татчихсан л да. За Чингис Самуурай энэ хөгжлийн банктай холбоотой энэхүү санхүүжилтүүд юунд орсон бэ? Юугаар ард түмнийг тэтгэсэн бэ? Монгол Улсад тэр ямар үр өгөөж өгсөн бэ гэдэг асуудлаар ингээд өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гараад энэхүү ажлын хэсгийг таваас ахлаад ажиллаж байсан. Энэ тайлан өнөөдөр хүртэл ягаад ил болохгүй нэ гэдэг ийм асуудлаас гаднаас яригдчих юм л дээ. Энтэй холбоотой. За бид бол хийх ёстой ажлаа хийцээ. Тэгэхээр энэ бол улсын хурлын даргын захирамжаар төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын орооны гишүүд хамтарсан гишүүд улсын хурлын баруун үндсэндээ энэ чинь 10 гаруй гишүүд орж ажилласан 8 сарын турш энэ хөгжлийн банк Монгол Улсын авсан Чингис Самуурай бондын зарцуулалттай холбоотойгоор энэ ажлыг шалгасан. Ганцхан бид нар бүгдээрээ шалгаагүй үндэсний аудитын ерөнхий газартай хамтарч энэ ажлыг шалгасан байж байгаа. Тэгээ энэ ажлын тайлангаа бид нар одоо улсын хурлын эдийн засгийн байнгын ороор одоо хилцүүлэх гэж чадаагүй шүү дээ. Энэ тав бүгдээр мэдж байгаа. Тэр байтугай одоо яг энэ ажлын тайлан дээр ажлын хэсэгт орсон одоо эрх баригч намын маань нөхдүүд бол байр сууриа нэгтгэж гарын үсгийг өнөөдөр хүртэл зураагүй байж байгаа. Ингээ бид нар одоо арга мухардаад тэгээ улсын хурлт Монгол Ардын намын 26 гишүүд гарын үсэг зураад авилгалтай тэмцэх газар энэ шалгалтынхаа материал бидний одоо шалгасан материал мөн үндэсний аудитын ерөнхий газрын гаргасан дүгнэлтүүд байгаа шүү дээ. Энэ ч юм үндсэндээ 3 дүгнэлт, 3 томоохон дүгнэлтүүд гарсан шүү дээ. Тэр үед одоо хэвлэлийн байгуурал бид нар зарлаад тэгээ тодорхой хэмжээнд энэ бол хууль зөрчсөн олон арга хэмжээнүүд байна. Ноцтой алдаа дутагдлууд их байна. Тийм учраас энийг холбогдох одоо шүүх хяналтын байгууллагууд нь шалгах энийг анхааралтай аваач гэдэг зүйлийг авилгалтай тэмцэх газар өгүүлсэн. Тэгээ удахгүй бас энэ чиглэлээр ажлууд хийгдэх болов уу гэж бодож байна. Одоо өнөөдөр ч гэсэн энэ өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байж байгаа энэ төмөр замын санхүүжилтийн асуудлууд тийм ээ. Өнөөдөр хэрүүл маргаанд тарж байгаа төмөр замын санхүүжилтийн асуудлууд энэ үн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарт хэрэгжсэн одоо энэ асуудлууд гэх мэтлэнгээр одоо тодорхой төрийн алуу өндөр алуун тушаал ашиж байсан энэ хүмүүс ч өнөөдөр барьж хоригдож шалгаж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тодорхой хэсгийн энэ ажлууд бол энэ хөгжлийн банкны санхүүжилттэй холбоотой хэрэгжиж байгаа энэ төслүүдтэй холбогдох одоо эргүүд анханасаа шалгагдаж байна. Бидний хийсэн ажлын үр дүн анхны үр дүн бол бид нар гарч яана л гэж үзэж байгаа. Иргэдэд чиглэсэн тэрхүү санхүүжилт тэр нь иргэдийн амьдралыг хэрхэн нөлөөсөн бэ гэдэг асуудал байна л да. За тэгэхээр мэдээж юу гэдэг энэ хөгжлийн банкны чинь одоо гол зээл авсан хамгийн гол үндэслэл бол дэд бүтцийн томоохон төслүүдэд хөтлөх ёстой гэж гаднаас бид нар чинь гадаадын улс орнуудаас гадаадын хөрөнгө оруулагч нар энэ зээлийг авлаа шүү дээ. 1.5 тэрбум долларын зээлийг авлаа. Энэ зориулт нь яг юунд байх юм бэ гэдгийг бид нар чинь гадны хөрөнгө оруулагч нар гадны засгийн газарт энийг амлалтсан байхгүй. Энийг бол зөвхөн одоо эдийн засгийн томоохон төслүүдэд олон мянган ажлын байр бий болгох энэ төслүүдэд хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Энэ төслүүд дээр мэдээж томоохон үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа том төслүүд би бүгдийг одоо харлуулахыг би хүсэхгүй байна. Тийм ээ. Тодорхой хэмжээнд
орон нутгийн хөгжлийг дэмжсэн, томоохон импортыг оруулсан, одоо Монгол улс ямар ч байсан нэг цемтэй гаднаас импортлохгүйгээр хэмжээний цементийн үндэстэн томоохон үйлдвэрлэлүүд барьлаа. Энэ бол яг л иргэд энэ Чингис бондыг үр дүнгээ өгж байгаа мөн. Гэтэл харамсалтай нь энэний цаана нийт зарцуулагдж байгаа мөнгөний чинь бараг үндсэндээ талаас илүү хувь нь өнөөдөр яг ямар төсөл хөтөлбөрт зарцуулагдсан юм бэ? Энэ зээлийг хэн өгсөн юм бэ? Ямар хүүтэй өгсөн? Эргээд энэ зүйл нь одоо төлөгдөх баталгаа байна уу гэдэг чинь маш тодорхой бос байгаа байхгүй. Энэ зүйлийг л бид нар олон нийтэд тодорхой болголоо л гэсэн ийм л асуудлууд байна. Тэгэхээр Эрдэнэс Монгол гэж компанид өгсөн 350 сая долларын асуудал хайцсан. Монголын төмөр замд өгсөн 380 сая доллар хайцсан. Энэ ч маш их том тоо яриад байна шүү дээ. Мят компанид өгсөн тэр зээлүүд өнөөдөр улсын том үйлдвэрийн газрууд өгсөн энэ зээлүүд өнөөдөр яг юунд зарцуулагдчих вэ? Эргээд яг хизээ яаж төлөгдөх вэ гэдэг асуудал дээр л төр анхаарлаа хандуулах хэрэгтэй байхгүй. Тийм. Тэр утгаараа ажлын хэсгийн гол зорилго бол энийг л шалгаж тодруулъя л гэсэн ийм зүйл байж байгаа. Тэгээ улсын өрийн асуудал одоо сөхөж гаргаж ирж тавьж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бид нар бас нэг ойлголттой болох хэрэгтэй. Өнөөдөр бараг ер нь хинэн илүү их өр тавьчих буцаагаад нэг тийм эргэснээ харж яриад гэдэг тийм зүйл гарч штэ. Тэгэхээр энийг бол би ард иргэдэд маш их тодорхой мэдээлэл өгөх ёстой гэж би ойлгож байгаа. Тэгэхээр 2012 он хүртэл үндсэндээ эн чинь нэг 10 тэрбум долларын зээл авсан юм байна. Одоо Батболдын засгийн газрын үеийн авсан зээлийн хэмжээ Алтан уяг сайхан бэлэг хоёрын авсан зээлийн хэмжээ яг адилхан юм биш үү гэсэн нэг ийм тайлбар ерөнхий сайдсаа эдийн засгийн форум дээр хэлчихлээ шүү дээ. Гэтэл харамсалтай нь энийг маш үнэлэхгүй тайлбар байгаа байхгүй юу? Өнөөдөр Батболд ерөнхий сайдын үед тавьсан тэр 10 тэрбум долларын тэр зээлийн чинь бараг үндсэндээ 80% нь дандаа хувийн хвшлүүдийн авсан зээл байгаа байхгүй юу? Оюутлогын хөрөнгө оруулалттай холбоотой авсан зээл. Үндэсний гадаадын болон дотоодын компаниудын авсан зээлүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр улсын өрийн хамгийн бидний санаа зовох асуудал бол улсын өр. Улсын төсвөөс төсөгдөх зээл өнөөдөр өр зээлүүд чухал байгаа болохоос өнөөдөр хувийн хвшлийн авсан зээлүүд тийм чухал биш шүү дээ, тийм үү? Тэгэхээр хувийн хвшлүүд бол тодорхой хэмжээний эрсдэлтэй үүрээд өөрийнхөө зээлийнхаа барьцаанд өөрийнхөө хөрөнгийг тавиад тэгээд энэ төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилэлд явж байгаа. Өнөөдөр яг засгийн газрын Батболдын засгийн газрын үед авсан Батболдын засгийн газартай холбогдох, Монгол улсын засгийн газартай холбогдох өр бол нэг 2 тэрбум доллар хүрэх хэмжээний л ийм л зээл үр зээл тавьсан байхгүй юу? Тухайн үед. Гэтэл 2012 оноос хойш өнөөдөр Алтан уяг сайхан бэлэг хоёрын хооронд засгийн газрын хооронд тавьсан засгийн газрын өр би яриад шүү. Засгийн газрын өр бол өнөөдөр баг үндсэндээ 7 тэрбум доллартай тэнцэх хэмжээний ийм өр зээлийг тавьчихжээ. Энэ бол би засгийн газрын өр ярьж байгаа шүү дээ. Хувийн хвшлийн ерөөсөө өр ярихгүй байна. Тэгэхээр энэ хооронд бол нөгөө Батболдын засгийн газрын тавьсан өрийг Батболдын засгийн газрын өр гэж 90 оноос хойших 2012 он хүртэл 20 хэдэн жилийн өр шүү. Сайхан Алтан уяг сайхан бэлэг хоёрын засгийн газрын хооронд тавьсан энэ 7 тэрбум долларын өр сүүлийн 4 жилийн хугацаанд тавьсан Монгол улсын засгийн газрын өр. Энэ бол улсын төсвөөс төлөгдөх ёстой. 3.5 дахин их байгаа үстэй тийм ээ. Өнөөдөр юу гэдэг 2 тэрбум долларын өрийг одоо 7 тэрбум доллартай харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. Энэ бол зөвхөн засгийн газрын өр. За энэ дээр бидний нэг санаа зовоож байгаа хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол нэгдүгürt зээлийн эргэн төлөлтийн асуудал байж байгаа. За хоёрдугаарт нь бол энэ зээлийн хүүгийн талаар ерөөсөө бид нар нэг юм ард иргэдтэй цэгцтэй мэдээлэл өгмөр байна. Үндсэн зээл биш, зээлийн төлбөрт бид нар өнөөдөр зөвхөн 2016 оны одоо улсын төсвөөс чинь бараг 1.80 хэмжээний төгрөг зөвхөн зээлийн хүндээ төлж явж байгаа байхгүй юу? Зээлийн хүндээ. Гэтэл 2012 онд улсын төсвөөс зөвхөн зээлийн хүнд бол нэг 32 тэрбум төгрөг төлдөг байсан юм байна. 32 тэрбум. 32 тэрбум төгрөг ямар хэмжээний мөнгө гэхээр одоо 100 хүүхэдтэй 32 цэцэрлэгийн санхүүжилэх хэмжээний мөнгө байхгүй юу? Гэтэл өнөөдөр 1.80 төгрөг гэдэг чинь тэр чинь 1000 цэцэрлэгийг барих 100 хүүхдийн 1000 цэцэрлэг барих мөнгийг л бид нар зөвхөн зээлийнхаа хүнд жил бүхэн санхүүжилээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд сая би бас сангийн яамнаас нэг мэдээлэл тодрууллаа л да. Юу гэхээр одоо төсвөө санхүүжүүлж байгаа манай тэтгэврийн авахчдын цалингийн тэтгэврийн хэмжээ шүү дээ. Жил бүхэн одоо Монгол улс чинь 320 мянган тэтгэвэр тэтгэмж авж байгаа өндөр наснууд байж шүү дээ. Энэ өндөр наснуудын авж байгаа тэтгэврийн хэмжээ чинь 1.80 төгрөгийн хэмжээтэй байхгүй юу? 1.80 төгрөгийн хэмжээ. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг бид нар энэ зээлийн хүндээ төлөөд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэтгэврийг хэрэг бид нар энэ зээлийн хүүг одоо бид нар бууруулаач гэж шахаад байгаа шүү дээ. Та нар яагаад одоо энэ 11% хүүтэй зээл аваад байна вэ гэж бид нар ч одоо шөмжлөд байгаа шүү дээ. Хэрэг бид нар Монгол улсын засгийн газар энэ 11% хамгийн сүүлд гарсан
одоо тэр 500 сая долларын зээлийг 11% хүүтэй босгож ирлээ шүү дээ. Тэгэхээр бид нар энэ төсөв дээр ирсэн зээлийн хүүгээс жил бүхэн бид нар 1.80 хэмжээний төгрөг төлөөд байх уу? Эсвэл одоо энийг 10 дахин бууруулж тэр зээлийг 11 хүүтэй зээлийг бид нар 1% оруулж чадах юм бол бид нар чинь баг үүсэндээ 900 тэрбум төгрөг хэмнэх гэдэг шүү дээ. Энэ 900 тэрбум төгрөгөөр бид нар төрд ажиллаж байгаа 160 мянган хүнийхээ одоо 700 мянган төгрөгийн цалин авч байгаа бол тэрийг сая 400 мянган төгрөг болох болцоотой. Өнөөдөр Монгол улсад тэтгэвэр авж байгаа 320 мянган тэтгэврэмж авж байгаа хүмүүсийн тэтгэврийг нэг дахин нэмэх болцоотой байгаа байхгүй. Одоо юу гэдэг 300 мянган төгрөгийн тэтгэвртэй байгаа дунджийн манай ахмадуудын чинь баг тэтгэвэр авж байгаа 80% нь баг 300 мянган төгрөг хүртэлх хэмжээний тэтгэвэр авж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг чинь 600 мянган төгрөг болтол хэмжих болох мөнгийг бид нар зөвхөн зээлийн хүндээ төлөөд байна. Тийм учраас та нар ийм өндөр хүүтэй зээл авч болохгүй л гэж бид нар шүүмжилдэг байна. Энэ бууруулах боломж байгаа юм. Одоо жишээ бид 11.11-ийг жишээ нь одоо жишээ нь олон улсын валютын сан гэж байдаг тийм үү? Тийм ба. Манайх бол өөрөө гишүүн орон. Тийм ээ. Тэгэхээр 2009 онд Монгол улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж яг энэ эдийн засгийн хямралтай үед бол энэ валютын сангаас бага хүүтэй зээл авч Монгол улсад шаардлагатай байгаа хөрөнгийг бас санхүүжилтэд татчихсан ийм туршлага биднэрт байгаа шүү дээ. Ганцхан Монгол улс биш. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орсон бүх улсууд л энэ олон улсын валютын сантай хамтарч ажилладаг. Би олон улсын валютын сан бол хадны манга биш гэж би хэлээд байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр олон улсын валютын сантай бид нар хилцээр хийгээд өнөөдөр Монгол улс шаардлагатай байгаа ойрын хугацаанд шаардлагатай байгаа энэ 2 тэрбум долларын санхүүжилтийг 1% хүүтэй авах ийм боломж байна. Гэтэл яагаад энэ хилцээрч суухгүй байгаа юм бэ? Яагаад 11% хүүтэй зээл богино хугацааны 2 жил 3 жилийн хугацаатай зээл аваад байгаа юм бэ? Гэтэ бүр өөрсдөө араас нь очиж тийм ээ зээл аваад байгаа юм бэ гэдгийг л бид нар хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь хэд хэдэн шалтгаанд л яагаад өнөөдөр Монгол улсын засгийн газрын хүү олон улсын зах зээл дээр гарахаар 11% болчиход байна вэ гэхээр хэд хэдэн шалтгаантай байгаа байхгүй. Нэгдүгээрт нь бол нөгөө эдийн засгийн өсөлт нь унтсан. Одоо энэ онд бидний хүлээгдэж байгаа үүсэлтээр бол 1% хүрэхгүй хэмжээний эдийн засгийн өсөлт болж шүү дээ. 10 хэдэн хувийн өсөлттэй явж байгаа эдийн засгийн 11 12 дахин одоо бага болцсон байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За хоёрдугаарт нь бол нөгөө валютын нөөц гэдэг юм чинь байхгүй болсон. Гуравдугаарт нь экспорт гэж одоо бид нар экспортод гаргадаг гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспортуудаа хийж нийлүүлж чадхаа болцсон байна. Ийм нөхцөл байдлууд үүссэн. Тэгэхээр эдийн засгийн өндөр өсөлттэй байх үед эдийн засгийн гол үзүүлэлтүүд энэ эдийн засгийн өсөлтүүд байж байна. Валютын нөөцүүд байж байна, тийм ээ. Экспорт нь өндөр өсөлттэй байгаа үед бол хүү багтай зээлүүд бид нар авч болдог байхгүй. Гэтэл өнөөдөр эдийн засгийн бүх өсөлтүүд нь унтсан үед өндөр хүүтэй зээл олж ирж байгаа байхгүй. Гэтэл харамсалтай нөгөө талдаа бага хүүтэй одоо бодлогын зээл гэж ярьдаг шүү дээ бид нар. Жилийн 1% хувийн хүүтэй зээлийг авах энэ боломж нь Монгол улсад өнөөдөр байна уу? Байна. Гэтэл тэр боломжийг л өнөөдөр ашиглаж чадахгүй зөвхөн сонгуул өгцсөн тийм ээ 2 сар 3 сарын хугацаатай ийм өндөр хүүтэй сонгуулиас чааш бид нар тэр нь юу ч хамаагүй гэсэн маягтай ийм өндөр хүүтэй зээл олж ирж байгаад л бид нар маш их хэмжүүлж байгаа. Тэр тусмаа энэ зээлийн хүүгч нь одоо бид нар энэ улсын төсвөөсөө төлөөд байна шүү дээ. Тийм ээ. 2013 оноос хойш Монгол улсын төсвөөс ерөөсөө энэ хөрөнгө оруулалтаа бид нар хийж чадах байлцсан шүү дээ. Уг нь бол улсын төсвөөс чинь цалин тэтгэврээ тавьдаг. Тэгээд шаардлагатай байгаа сум орнуудыг энэ нийслэл шаардлагатай байгаа сургууль цэцэрлэгээ барьдаг үстэй. Гэтэл өнөөдөр улсын төсвөөс чинь сургууль цэцэрлэгээ бид нар барьж чадхаа болцсон шүү дээ. Одоо бол сургууль цэцэрлэгээ бид нар юугаар барьж байгаа нөхөр нөгөө хувийн хвшлүүдээ гуйгаад та нар нэг бариад өгчөөж барьсныхаа дараа төрөөс мөнгө авчирчээ гэдэг нэг ийм л өрийн сүлжээ. Дотроо өрийн сүлжээ. Тэгээд тэр цаг хугацаанд үндэснийхээ аж ахуйн нэгжүүд дээр төрн мөнгө төлж чадхаа болцсон. Тэгээ буцаага нөгөө байдал үүссэн. Тэгээд нэг өрийн сүлжээ үүссэн байгаа даа шүү. Чөтгөлийн тойрог гэж одоо би нэг сүүлийн тайлбарлаад байгаа шүү дээ, тий. Одоо юу гэдэг аж ахуйн нэгжүүд нь банкнд өртөө. Банкных нь мөнгийг болохоор нөгөө төрн зээл, засгийн зээлээд авчихсан. Засаг нь нэг аж ахуйн арилжааныхаа банкудад өртөө. Ингээд нэг ийм нөхцөл байдал өнөдөр үүсчихэд байхгүй. Энэ нөхцөл байдлаас бид нар зайлшгүй гарах юм арга хэмжээнүүдийг авах цаг алдлаггүйгээр авч хэрэгжүүлэх ёстой гэж би ойлгоод байхгүй. Тэгэхээр хаврын чуулган бол яг өнөөдөр энэ Монгол улсад үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол улсын өрийн дарамтнаас яаж гарах уу гэдэг энэ өрийн дарамт авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг л хилцээд хэлэх хэрэгтэй байсан юм л та тий. Гэтэл өнөөдөр энийг хилцэхгүй их цаг хугацаа алдж байгаад л их сэтгэл зовоож байгаа. Одоо хүмүүсийн хэлж байгаа гол зүйл бол за та нэг гаргалгаа ярихаас өмнө би өмнөх асуудал дээр бас нэг тодруулмаар юм л да бас үзэгчтэй ч гэсэн.
Тэгэхээр би сая энэ үр зээлтэй холбоотой асуудлаар өнгөрсөн хугацаанд бас авч яасан самурай бондоос бас тодорхой хэмжээний мөнгө дотож байсан. Яг Монголын тасантаа бүр орж ирээгүй гэдэг. Тэгсэн чинь нөгөө зуучлалын хөөс гэдэг юм гарч ирсэн. Тэгэхээр эдийн засгт энийг сүүлийн үед юу гэж тайлбарж өгнө гэхээр ийм өндөр хүүтэй мөнгө авч байгаа нь нэг талаасаа цаана эрх ашигын зөрчилтөө гэдэг ийм асуудлыг яриад байл. Та энэ дээр нэхээс санал нийлэх үү? Яагаад олон улсын валютын санд хандахгүйгээр өөрсдөө очиж иргэд гадны зах зээлээс энэ санхүүжилтийг хаагаад байна? Энэ бол маш хариуцлагагүй явдал. Тэгэхээр бас л алдаатай одоо бодлогууд л хийж гэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр уг нь бол энэ засгийн газрын хүлээх үүрэг болвол энэ өнөөдөр заавалчгүй ингэж өөрийнхөө хэмжээг нэмэгдүүлээд хамгийн гол нь юунд зарцуулахаа эхлээд шийдээгүй байжээж тэгээ мөнгө орж ирчээ зарцуулнаа гэдэг ийм сэтгэлгээгээр хандж байгаад нэг хонцон сэтгэлгээгээр хандж байгаа асуудал болж байгаа байхгүй. Хонцон сэтгэлгээр гэж би хэлмээр хэлж байгаа. За мэдээж бас өргөжлүүлээд мэдээж Монгол улсын томоохон гадаад төлхөөр мөн дотоодын томоохон үрийн асуудлууд энэ мэдээж хэн болгоны одоо санаа зовж эхэлж байгаа. Бид нар 17 оноос одоо Чингис самурай бондын техник үрийн асуудлуудыг буцааж төлөх асуудал эхэлнэ. А гэвч үүний ард үүний хор хөлийг хэн амсаж байна? Энэ хүн ачиг хэн үрж байна гэхээр Монголын ард түмэн иргэд байгаа. Тэгэхээр мэдээж одоо сая бас энэ чуулганы цэцлэлгааны хугацаанд та бас тойрогтой ажилласан баг. Иргэд яг та бүхнээс юу хүсэж байна? Төрийн шийдвэр гаргах гэж ажиллаж байгаа юм. Одоо яаж энэ өрхийн орлогоо та нар нэмэгдүүлэх гээд байгаа? Одоо энэ гэр оронд чинь ажилгүй улсууд зөндөө байна. Энэ хүмүүсийг яаж ажилтаа орлоготой болгох юм бэ гэдэг дээр та нарын шийдэл гаргаж өгөөч л гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ нэгдүгürt нь. За хоёрдугаарт нь бол мэдээж би өдөр орнуудаа сонгогдсон гишүүн учраас энэ малчтын орлогын гол их үүсвэр болсон мал махны үн, ноос ноолорын үн, арь ширний үн ингээд тэддэх унчлаа. Тийм ээ. Энийг одоо буцааж яаж үнэн цэнд оруулах юм бэ? Нөгөө төрийн бодлого чи ерөөсөө байхгүй болчихлоо шүү дээ. Та нар энэ лугаа одоо анхаараач гэдэг ийм зүйл. За гуравдугаарт нь бол энэ төр засгаас нэг байн мэдээлэл хийгээд байгаа. За малчны зээлийн үг бууруулна. Орон сууцны зээлийн үг бууруулна. Тэтгэврийн ахмадуудынхаа зээлийн үг бууруулна гэдэг ийм мэдээллүүд хийгээд байгаа юм аа. А гэтэл харамсалтай нь өнөөдөр яг амьдрал дээр энэ зүйлч ажил хэрэг болохгүй шүү дээ гэж. Өчигдөр бас би энэ байнгын орон дээр Эрдэнэ сайдыг 2015 оны нийгмийн даатгалын ерөнхий газрын одоо хийсэн ажлын тайланг хэлэхэд би шахаж харж ирсэн л да. Тэгээ өнөөдөр Монгол улс чинь тэтгэвэр тэтгэмж авж байгаа 320 мянган ахмадууд байна. Эдгээр чинь баг үндсэндээ 60% нь тэтгэврийн зээлтэй байна. Тийм ээ. Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүг одоо бууруулна гэж бид нар чинь нэг сард энэ засгийн газар чинь амлалтсан байхгүй. Гэтэл өнөөдөр хүртэл энэ дэр чинь тодорхой арга хэмжээ аваагүй байж байгаа. Тодорхой арга хэмжээ аваагүй тийм ээ. За хоёрдугаарт нь бол одоо малчтын хүүг бууруулна гэж хэлсэн. Ингээд малчтаа ялгуурлах хэмжээнд хүрж байгаа байхгүй. Ямар ялгуурлах хэмжээнд хүрж байгаа санаан зөв. Санаан зөв малчтын хүүг бууруулах хэрэгтэй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй, орон сууцны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн дунд ингээд маш их том хүлээлт үүсгээд иргэд өөрсдөө шийдвэр гаргаж чадах болчихж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр маш их том хүлээлт үүсгэж байна. Тэгэхээр одоо зөвхөн би малчны зээлээр ярихад нийт зээл авсан малчдын чинь 80% нь энэ хаан банкн дээр байдаг байхгүй. А зөвхөн төрийн банкн дээр бол 20% л байгаа. Одоо 100 малчин зээл авсан байлэг бол 80 малчин хаан банкн дээр 20% нь бол 20 малчин бол төрийн банкн дээр гэсэн үг шүү дээ. Өнөөдөр төрийн банкнаас зээл авсан малчин чинь өөрөө 10% болчиход байгаа байхгүй. Нөгөө хаан банкн дээр нь гэтэл нөгөө хаан банкн дээр байгаа малч чинь 18% хэвээрээ байгаа байхгүй. Тэгэхээр ингэж төр болох юм уу? Ингэж ард иргэдээ ялгавчилж одоо хаан банкнаас зээл авсан малч нь өнөөдөр хохирж үлддэг. Төрийн банкнаас зээл авсан хүн өнөөдөр ингэж хожоод үлддэг. Ийм байж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр төр өөрөө ийм шудраг бус өрсөлдөөнийг гаргаад байгаа. Шудраг бус зүйлийг өөрөө хийгээд байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд чинь нэг хэсэг чинь нөгөө шатхуун нийлүүлдэг, импортлдог аж ахуйн нэгж чинь доллар 1400 төгрөгөөр сольж өгöd байсан биз дээ. А гэтэл импорт адилхан л импорт хийдэг нөгөө компаниуд чинь нөгөө 8 шарга зах дээр очихоор юм нөгөө долларыг чи 2000 төгрөгөөр сольж авдаг. Тэгэхээр чи яаж хоорондоо өрсөлдөх юм, тийм ээ? Өнөөдөр яг адилхан хийж явсаар тэр үн докторжуулах хөтөлбөрт орсон яг адилхан компани, газар тариалангийн компани юуны нефтийн компаниуд нь үн докторжуулах хөтөлбөрт орсноор бага хүүтэй зээл авдаг. Долларыг бага хүүгээ ханшаар сольдог. Гэтэл нөгөө үн докторжуулах хөтөлбөрт ороогүй компаниуд нь өндөр хүүтэй зээл авдаг. Тийм ээ, доллар 2000 төгрөгөөр сольдог бол энэ чинь хоорондоо яаж өрсөлдөх юм бэ, тийм ээ? Яг нөгөө ард иргэдийн дунд нэг ийм нөхцөл байдал үүсчээд байгаа л би сэтгэл зовнид байгаа байхгүй. Тэгэхээр манай ард тэгэхээр би энэ эдийн засгийн өсөлт гэдгийг чинь цаана болоод их олон
мянган ажлын байрын асуудал яригддаг юм а гэдгийг би сайхан тайлбарлаж өгье л гэж би бодоо. Ер нь бол тойрогтой бол би тэгж тайлбарлаж юм. Өнөөдөр эдийн засаг одоо ингээд яг хөдөө тойрогтой хүмүүстэй очиод уулзаад ингээд ярихаар бид нар чинь нэг ингээд макро эдийн засгийн үзүүлэлтүүд гэдэг эдийн засгийн том тоонууд яриад байдаг. Өнөөдөр одоо 17% байж байгаад 1% болчлаа 11 дахин болчлаа. Гэтэл энэ тоо чинь цаана яг юуг өгүүлээд байгаа юм бэ гэдгийг хоёулаа сайхан жишээ авч ярьж болж шүү дээ тийм ээ. Гэтэл энэ эдийн засгийн өсөлт 1%-аар унахад хэдэн мянган ажлын байр бий болох энэ болцоонуудаа бид нар алддаг юм аа гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр эдийн засгийн байнгын орон дээр бас нэг хэд хэдэн удаа би алдагдсан Монгол улсын алдагдсан боломжийн тухай нэлээд ярьсан шүү дээ. Алдагдсан боломж гэдэг чинь монголчууд бидний хэлдэг нөгөө аманд орсон шар тосыг хилээрээ түлхэж гаргана гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилханаар 2012 оноос хойш бид нар хэрэг томоохон төслүүдэд явсан бол нэгдүгээр төсөв дээр ямар орлого болох байсан. Тийм төсөв дээр орлого олсон бол ямар хэдэн цэцэрлэг, хэдэн сургуулийн асуудлууд, хэдэн тэтгэврийн ахмадууд одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмэх боломж байсан бэ гэдгийг ард иргэдтэй маш тоо баримттайгаар хэлэх хэрэгтэй байхгүй. Энийг алдагдсан боломж гэж хэлээд байгаа байхгүй. За хоёрдугаарт нь болохоор экспортод одоо бид нар хэрв энэ төмөр замаа бариад ингээд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ гаргасан бол экспортоос бид нар хэдийн хэмжээний доллар олж ирж чадах байсан. Тэр долларыг бид нар олоод ирсэн бол өнөөдөр энэ долларын ханш чинь ингэж 2000 болохгүй байсан юм а гэдгийг энэ дахиад хоёрт халдагдсан боломж байхгүй. За гуравт халдагдсан боломж гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр ажлын байр. Одоо ерөөсөө манай иргэдийн чинь өнөөдөр хамгийн гол асууж байгаа юм чинь ажлын байр байгаа байхгүй. Тэгэхээр бусад улсуудын одоо засгийн газрын ажлын үзүүлэлтүүдийг юугаар шалгадгийг гэхээр нэгдүгээр эдийн засгийн өсөлт байна уу? Эдийн засгийн өссөн үү? Хоёрдугаарт энэ эдийн засгийн өсөлт чинь хэдэн ажлын байр бий болгосон юм бэ гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Одоо улирал тутам бид нар чинь телевизээр энэ Америкийн засгийн газар, Японы засгийн газруудын өндөр хөгжилтэй орнууд чинь дандаа нэг ажилгүйдлийн төвшин яриад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ чинь хамгийн гол чухал байгаа байхгүй, үзүүлэлтүүд байгаа байхгүй. Гэтэл бид нар 2012 оноос хойш энэ том төслүүдэд явсан бол Монгол улсад одоо хамгийн ойролцоогоор их чинь дор хаяж нэг 30-40 мянган одоо ажлын байр бий болгож байгаа. Энэ бололцоог л бид нар алдчихлаа л гэж бодиттой бололцоог л алдчихлаа гэж байгаа байхгүй. Тэр уул уурхайн салбарт оруулсан $1 тийм ээ $1. Бусад салбартаа $2-ыг бий болгох боломжийг өгдөг байхгүй. Одоо $2 үйлдвэр үйлчилгээ эрхлэх энэ боломж энийг эдийн засгийн үржүүлэгч гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. Уул уурхайн салбар дээр нэг ажлын байр бий болох юм бол бусад салбар дээр 2-4 ажлын байр бий болгодог байхгүй. Ягаад гэвэл уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн чинь хоол хүнсний асуудал тийм ээ. За ингээ үйлчилгээ, за засвар сэлбэг, шатхуун гэдэг нэг ажиллаж байгаа компаниуд чинь тодорхой бараа үйлчлэгээ хөдөлთა авна шүү дээ тийм ээ. Энэ чинь өөр их ажлын байр бий болгоод идэг юм байна гэдгийг л би хэлхийг хүсэж байгаа. Тэгэхээр одоо бид нар чинь нэг оюу толгойн 4 тэрбум $4 гэж маш их том доллар ярьж байгаа шүү дээ. Тэр оюу толгойн $4 тэрбум нь ятгахтаа $1 тэрбум нь ингээ Монголын эдийн засаг руу ороод ирсэн цаг алдаагүйгээр ороод ирсэнсэн бол бусад уул уурхайн бус салбаруудаа дахиад адилхан одоо $1 тэрбум ажил үйлчлэгээ бий болох олон зуун мянган ажлын байр бий болох энэ боломжийг л бид нар алдсан шүү гэдгийг л би дахин хэлээд байгаа байхгүй. Дахиад одоо ийм алдааг бид нар хиймэргүй байна. Өнөөдөр ер нь ингээ хөдөө орон нутагт явхад энэ мэддэгдэж шүү дээ. Улаанбаатар хотод одоо очиод ажилтаа байсан хүүхдүүд нь бүгдээр орон гэртээ буцаад очсон ажилгүй болж байгаа. Ажилгүй болоод ингээ очсон. Ихтэй сургууль Монгол улсад жилд нэг 40-50 мянган хүүхдүүд ихтэй сургууль төгсөж байна. Бүгдээр ажлын байртай болж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр ихтэй сургууль төгсөж байгаа 40 оюутны зөвхөн нэг ажлын байр оногдож шүү дээ. 40 оюутны нэг ажлын байр оногдож шүү дээ. Энэ юу хэлж яах вэ вэхээр эдийн засаг чинь унахаараа ингээд ард иргэдийн амьдрал ерөөсөө шууд нөлөөлждөг юм байна. Эдийн засгийн өсөлт гэдэг чинь ингээд шууд нөлөөлдөг юм байна. Тийм ажлын байранд ингэж нөлөөлдөг юм байна. Өрхийн орлогод ингэж нөлөөлдөг юм байна. Гэдгийг л би одоо тэр нөгөө түрүүн би нэг зээлийн хүүг тайлбарлаа шүү дээ. Зээлийн үндсэн зээл шүү дээ. Зээлийн хүүг тийм ээ. Тэгэхээр ингэж л энэ ард иргэдийн амьдралд энэ эдийн засгийн үзүүлэлтүүд чинь ингээд шууд өнөөдөр холбоотой байдаг юм байна шүү гэдэг би хэлэх гээд байгаа байхгүй. Мэдээж энэ бүхний гол буруут нь хэм бэ? Ийм байдлаар гэж байна. Ирэх баригчид тийм бодлогын буруу алдаа хэлээ. Явж ирсэн төслүүдийг засан залруулна, сайжруулна гэд ингээд тодорхой цаг хугацаа их алдлаа. Тэгээ цаг хугацаа алдснараа өнөөдөр эдийн засагт энэ эдийн засгийн өсгөх, эдийн засгийнхаа өсөлтийг дагаад олон зуун мянган ажлын байр бий болгох, олон 10 мянган
өөрийнхөө одоо орлогыг нэмэгдүүлэх энэ боломжийг л бид нар алдчихлаа гэж байгаа байхгүй. Тэгээ энэ ер нь энэ мөнгөний бодлого гэдэг нэг яриад байдаг, төсвийн бодлого гэдэг ингээд яриад байдаг. Энэ бүхэн чинь ард иргэдийн амьдралд биднэрт ингэж их ойрхон тусдгийг гэдгийг л бид нар ойлгосоо мэдээсээ одоо бид нар нэг бодлогын алдааг засгаж нэг яриад байна шүү дээ. Тэгэхээр алдааг хэрв цаг хугацаагаар засч чадах юм бол өнөөдөр тэр олон зуун мянган ажлын байранд бий болох болцоонууд нь байгаа юм. Болцоо бол байгаа байхгүй. Тэр бүх юмыг одоо бид нар хараар бодож тийм ээ. Өнөөдөр ирээдүгөө болцсон юм шиг бас ингэж ярьж болохгүй л дээ. Гэхдээ ийм сайхан боломжийг бид нар ашиглаж чадсангүй гэж. Одоо хэрв нөгөө цаг хугацааны боломж чинь тэр болгон бас ирэхгүй шүү дээ тийм ээ. Би одоо энэ дэр нэг жишээ дуртахад юу гэдэг юм бид нэг олимпиад алтан медаль авах болцоотой байсан бол тэр олимпийн алтан медалийг авч чадсангүй дахиад 4 жил хүлээх л ийм л нөхцөл байдал бид нар хүрлээл гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэний тулд сайн дасгал сургууль хийх хэрэгтэй бол алдсан алтан медаль авахын тулд дахиад дасгал сургууль тасралтгүй хийх хэрэгтэй үстэй. Алдаагаа дахиад давтаад байж болохгүй үстэй тийм ээ. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ 90 мянган аж ахуйн нэгжлүүгээ бид нар хандсан энэ бизнесийн орчныг сайжруулах энэ ажлуугаа бид нар энэ анхаарал хандуулах хэрэгтэй юм биш үү гэж. Тэгээ өчигдөр нийгэм бодлогын байнгын орон дээр бас энэ Эрдэнэс эдийн өгсөн мэдээлэлээр бол яг одоо 2015 онд гэхэд нийгмийн даатгалын газарт энэ ажил олгогч нар компаниуд гэсэн үг шүү дээ. Ажил олгогч нарын одоо нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа бараг үндсэндээ 83 тэрбум төгрөгийн үр зээл үүсчихэд байна гэж шүү дээ. Бид нар бол одоо сайндаа өнөөдөр ийм байгаад асуудал биш тийм ээ. Өнөөдөр борлуулалт нь байхгүй болсон, орлого нь байхгүй болсон. Яг л ажлын байрал хадгалж үлдэх гээд байгаа. Тэгээ өнөө маргаашийнхаа одоо хоног гаргах цааж байгаа тийм ээ. Яг л энэ өөртөө компанид ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг л нэг ажилчдаа яаж нэг цомгохдохгүй байх юмсан гэдэг л нэг юм өдрийн бодол шинэ зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөллүүд бид нар энэ Монголын төрөл анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна л гэж би ойлгож байна. Дахиад нэг юм сэтгэл хөдлүүлсэн бас нэг мэдээлэл өгөхийг хүсэж байна. За. Тэгэхээр бас л өчигдрийн мэдээлэл энэ ажилгүйдлийн даатгалын сангаас одоо даатгал буюу нөхөн төлбөр авсан хүмүүс гэж байна шүү дээ. Эдгээр чинь ажилгүй болсон хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгэхээр 2013 онд одоо 15841 хүн 14 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөр авч ирсэн бол 2015 оны төгсгөлөөр 18600 хүн өнөөдөр 22 тэрбум төгрөгийн одоо нөхөн төлбөр аваад ингээд энэ ажилгүйдлийн даатгалын сан чинь уган дандаа орлогон давдаг байсан байтал одоо ингээд зарлага нь даваад гарцсан. Энэ бол маш их ноцтой юу штэ. Тийм ээ. Тэгэхээр бүр нөхцөл байдал. Одоо ингээд цаанаа бол ингээд энэ ажилтаа 18600 хүн чинь ингээд ажилгүй болцлоо гэсэн үг байхгүй тийм ээ. А гэтэл эн чинь магадгүй нэг 18600 хүн чинь одоо орон сууцны зээл нэг ипотекийн зээл гэж яриад байдаг. Энэ ипотекийн зээлийг чинь авцсан байгаа хүмүүс нь нөгөө 77000-ын чинь 18000 орон сууцны зээл авцсан байгаа улсад одоо өнөөдөр ингээд ийм ажилгүй орлогогүй болчихсон. Ийм нөхцөл байдал үүсчихлээ шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр л бид нар төр засаг анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна. Тэрнээс өнөөдөр яг ипотекийн зээлийн одоо хүүг бууруулах нь маш зөв бид нар дэмжиж байгаа. Маш зөв тийм ээ. А гэтэл ипотекийн зээлийн хамгийн гол зорилго нь бол орон сууцгүй ард иргэдээ яаж орон сууцтай болох вэ гэдэг тийм том гол төрлийн бодлого байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр орон сууцтай болсон 77,000 хүний асуудал биш. Цаана орон сууцгүй байгаа 250,000-аас 300,000 өнөөдөр Улаанбаатар хотын гэр оролд амьдарч байгаа, аймгийн төвүүдийн гэр оролд амьдарч байгаа энэ ард иргэдээ бид нар яавал хямд төсөр орон сууцтай болох вэ гэдэг энэ бодлого нь өнөөдөр байх ёстой гэж ойлгоод байгаа байхгүй. Тийм ээ энэ бодлого нь. А тэгэхээр өнөөдөр хүн яагаад орон сууц авч чадахгүй байна вэ гэд үзэхээр нийгмийн даатгалын шимтгэлэл төлж чадахгүй байна. Тийм ээ. Орон сууц авах гэж байгаа хүний чинь хамгийн том тавьдаг шалгуур бол нэг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэж ойлгоод байна шүү дээ. А гэтэл тэр хүүг бууруулаад байгаа 8% 5% болгоод байгаа энэ зөрүүн дээр зараад байгаа энэ халамжийн мөнгө байхгүй тодорхой хэмжээнд. Энэ халамжийн мөнгөө тэгвэл яг тэр орон сууц авч чадахаа болчиход байгаа, яг тэр босхын авч чадахаа болчиход байгаа энэ хүмүүсийнхээ нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд зарцуулъя л дээ. Тэгээд тэр нийгмийн даатгалын шимтгэлийн төр төлөх юм бол тэр хүн чинь харин одоо орон сууцныхаа орон сууц авах ийм болцсон тэр хүмүүст би олтонд гэж бодож харагдаад байхгүй. Нэгдүгürt. Хоёрдугаарт бол 1 м квадрат байшинг тийм ээ. Өнөөдөр 8% зээлээр авах уу? Тийм ээ 1 м байшинг 1 м квадрат байшинг 2 сая төгрөгийг 2 сая төгрөгөөр 1 м квадратыг 2 сая төгрөгөөр 8% зээлээр авах уу? Эсвэл 1 м квадратыг сая 500 мянган төгрөгөөр юу гэдэг юм тийм ээ сая 500 мянган төгрөг 1 м квадрат нь хямдхан байх нь
чухал байхгүй. Угтаа бол тийм ээ угтаа бол тийм байгаа шүү дээ тийм ээ. А тэгэхээр яг энэ чиглэлүүгээ өнөөдөр бид нар анхаарлаа хандуулахад төрийн бодлого нь өөрөө ийм баймаар байх ёстой л гэж би ойлгоод орон сууцчлуулах тэр бодлого бол өнөөдөр анхаарах хэрэгтэй юм байна л гэж бодоод байна тийм. За мэдээж бас нэвтрүүлгийн миний ярилцах цаг дуусах төгөөж байна. Тэгэхээр мэдээж одоо бас Монгол улсын юм эдийн засаг, Монголын ард түмэн, Монголын төрд бас толгомцоо асуудлууд их байгаа. Тэгэхээр ярилцахын төгсөл мэдээж эндээс гарах гаргалгаал бас чухал байна л да. Мэдээж энэ парламентын сүүлчийн энэ улсын их хурлын чуулганаас гол гарах шийдвэр юу байх вэ? Юунд бид нэр чиглэх ёстой юм бэ? Одоо хамгийн түрүүнд тулгамдсан асуудал бол энэ 2012-оос 16 оны хооронд энэ улс оронд үүссэн энэ нөхцөл байдлынхаа алдааг, бодлогын алдааг засах ёстой. Тэгэхээр эдийн засгийнхаа хямралаас бид нар яаж гарах вэ? Энэ бол зөвхөн арц намын хямрал биш, тэгээ ардын намын хямрал биш, эдийн засгийн хямрал биш, монголчуудын хямрал болчлоо. Тийм учраас энэ хямралаас бүгдээрээ яаж зөв гарах вэ? Алдаагаа яаж давтахгүй байх вэ? Тийм ээ, эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд, засаглалын хувьд гэдэг энэ асуудлууд бол бид нар энэ одоо 2 сар хүрэхгүй хугацаанд энэ асуудлуудыг бид нар ярьж шийдэх ёстой гэж би ойлгоод байна. Тэгэхээр түрүүн одоо ярилцлагын ихэнд хэлсэн хамгийн түрүүн шийдэх ёстой бол Монгол улсын өрийн асуудал. За өрөө бид нар нэгдүгürt өрөө бид нар юу гэж ойлгох вэ? За хоёрдугаарт өнөөдөр энэ зээлийн хүүгийн дарамт, үндсэн зээл биш, зээлийн хүүгийн дарамт энэ төсөвдөр ирээд байгаа зээлийн хүүгийн дарамтынхаа асуудлуудыг яаж багасгах вэ? Зээлийнхаа эргэн төлөлтүүдийг яаж хийх вэ? Тийм ээ. Эргээд нөгөө хүү багтаа нэгэн тал одоо зээлээр солиход ийм л шийдэл байгаа учраас аль болохоор хүү багтаа зээлээр яаж солих энэ болцоонууд байх уу гэдгийг харна. Хоёрдугаарт нь бол энэ эдийн засгийнхаа хямралаас яаж гарах вэ? За гуравдугаарт нь бол засгийн хямралын хувьд бол нөгөө миний хэлдэг энэ төрийн албаныхаа хуулийг цаг алдалгүйгээр батлах ёстой. Улс төрийн намын тухай хуулийг цаг алдалгүйгээр батлах ёстой юм байна гэсэн ийм байр суурьтай байгаа. За ингээд дахиад бас онцлоод хэлэхэд энэ Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг энэ үзэл баримтлалуудыг л одоо энэний чинь бас нэг давуу тал нь юу гэхээр улсын их хурлын даргын захирамжаар өнөөдөр улсын их хурлд байж байгаа бүх бүлгийн дарганаар ажлын хэсгийг ахалж ажилласан байхгүй. Тэгэхээр одоо цаашдаа ямар ч сонгуулийн үр дүн гараад ямар ч намын яллаж гисэн цаашдаа Монгол улс бол одоо ингэж хөгжих юм аа гэдэг нэг ийм дүр зурагтай болсон байхгүй. Одоо тэгэхээр энийгээ бид нар ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй юм байна. Бид нар 2030 он гэхэд Монгол улс ийм болсон байна. Монгол хүн ийм болсон байна. Тэгээ одоо энэ дээр бид нар чинь бахан том зорилтууд тавьсан шүү дээ. Хамгийн одоо захын зорилт гэхэд бид нар доор хаяж энэ зорилтод бид нар яаж хүрэх юм бэ гэхээр жил бүхэн хамгийн багадаа эдийн засгийн өрсөлд 6% байх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр одоо бид нар 2016 он 1% болчиход байж байна. Тийм ээ 2017 онд 2% хүрэхгүй хэмжээнд төсөөллүүд байж байна. Ингээд 19 оны асуудал гарч ирж байна. Тэгээ эргээд бид нар ингээд энэ дээр хийсэн ажлуудаа хийж чадахгүй бол дахиад ийм шаварт суусан машин шиг л дороо ингээд холиход байх ийм л нөхцөл байдал үүсчих юм байна шүү л гэдэг би бас ард иргэдтэй хэлж ойлгуул. Тэгэхээр мэдээж Монгол улсын одоо эдийн засгийг энэ бүхний гол гаргалгаа бол манай төр засгийн бас бодиттой шийдвэр, алсын хасан шийдвэр бас нөлөөлөх ёстой. Ингэж бид нар бас Монгол улс цаашаа бас нэг алхам алхнаа. Тэгэхээр мэдээж ярилцлагын төгсгөлд бас хувь хүнээс бас хүндэж асуух нэг асуулт байна. Тэгэхээр мэдээж одоо энэ парламентаас бид нар үр дүн хараа сууж явах байтал ерөнхийдөө эрх баригчдын дотоод зөрчилдөө хурцсаж байгаа. Энэ үйлдэлийг та улсын их хурлын гишүүний хувьд бас юу гэж харж байна? Энийг бас байрсагч чаддаг төсөл төгсгөл. Би нэг л зүйлийг давтаж хэлхийг хүсэж байна. Юу гэхээр манай улсын их хурлын гишүүн Нямдурч гишүүн энэ хэлсэн үг гэдэг юм аа. Энэ ямар үг гэдэг вэ гэхээр фракцтай нам төрийн эрх аваагүй байхдаа энэ фракцийн намын зовлон бол тэр тухайн намын асуудал зовлон байдаг. Гэтэл эрх баригч болцохоор энэ нь Монголын засаг төрийн Монголын төрийн зовлон болдго юм байна гэдэг нэг энэ үг бол монголчуудын бараг толгойн орой руу орж байна гэж би бодод байгаа байхгүй. Энийг л бид нэр засах хэрэгтэй юм байна. Залруулах хэрэгтэй юм байна гэж би ойлгож байна. За баярлалаа. За баярлалаа хүмүүс гүштэй бидний энэ удаагийн нээлттэй хүн энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид энэ удаад Монгол улсын өнөөгийн эдийн засгийн орчин иргэдэд цаашаа бас бид нар эндээс хэрхэн яаж гарах вэ гэдэг асуудлаар улсын их хурлын гишүүн Инх Хамтлагийн байр суурийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч таа.